Би хятад улсад сурч байхдаа нэг зүйлд хамгийн их гайхаж байсан. Сургууль гэдэг зөвхөн хичээл ордог байр биш байлаа. Монголын хүүхдүүд ч бас ийм орчинд суралцах ёстой гэж бодсон. Өнөөдөр Монголын олон сургуульд хүүхдүүд шороон талбай дээр тоглож, тоосжилттай орчинд суралцаж байна. Энэ бол хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйн асуудал. Тиймээс бид энэ өөрчлөлтийг хүүхдүүдээс эхлүүлэхийг хүсэж байна. Ногоон ирээдүйг эрүүл хүүхэд төслийг бид хамтдаа эхлүүлж байна. Энэ бол зөвхөн мод тарих төсөл биш. Энэ бол хүүхэд өөрийн ирээдүйн орчноо өөрийн гараар бүтээх хөдөлгөөн юм. Мод, бут, ногоон байгууламж нь агаарыг цэвэршүүлж, тоосжилтыг бууруулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл юм. Ногоон байгууламж нь сургуулийн орчны тоосжилтыг бууруулж, хүүхдүүдэд илүү цэвэр агаарт суралцах боломжийг бүрдүүлдэг. Нэг мод жил бүр нүүрс хүчлийн хийг шингээж, орчны температурыг бууруулан илүү эрүүл сургуулийн орчин бүрдүүлэхэд тусалдаг. Өнөөдөр энэ газар тоос шороотой, хуурай орчин байж магадгүй. Харин маргааш энэ газар ногоон, эрүүл сургуулийн орчин болж чадна. Маргааш бид ийм ногоон, эрүүл сургуулийн орчныг хамтдаа бүтээж чадна. Энэ өөрчлөлтийг хийхэд заавал асар өндөр төсөв шаардлагагүй. Хамгийн чухал нь их мөнгө биш, харин хүүхдтэй илүү эрүүл орчин бүтээх хүсэл юм. Хэрэв Монголын бүх хүүхдүүд ногоон ирээдүйг хамтдаа бүтээж эхэлвэл, нэг хүүхэд нэг модноос эхэлсэн санаа Монгол даяарх ногоон хөдөлгөөн болж чадна. Бид хамтдаа Монголын ирээдүйг илүү ногоон, илүү эрүүл болгох чадна. Нэг хүүхэд, нэг мод, нэг ирээдүй.